тэгэж явсан. Наач өөрөө яг батал болно юм уу? Хатгаарч тарайсан. Төрийн цагтаа хамаалгүй түүнээ. За өнөөдөр Монгол улсад 1300 орчим хүүхэд эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн золиос болж байна. Эдгээр хүүхэд эмэгтэйчүүдээс жилдээ 10 орчим хувь нь нас орж байна. За Монголын нийгмийн хамгийн тулгамдсан асуудал болох гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар өнөөдрийн нэвтрүүлгээ бэлтгэж байна. За бидний бэлтгэсэн нэвтрүүлгийг бодит их сурвалжуудаас олон талын мэдээллийг хүргэх болно. Манайх бол хоногтой 24 цагт нийт хоногт 1000 орчим дуудлага байлаа гэхэд 150-аас 200 орчим нь ослог эмнэлгийн дуудлага байдаг. Үүн дотроо 10% орчим нь бол гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага эзэлдэг. Тухайлбал өндөр настай аавыгаа болон ээжигээ удаа дараа ингэж зодож бэртээсэн тэр байтугай хавиргыг ингээд олон хавиргыг хугалтсан тийм тохиолдол байсан. Одоо энэ бол яг энэ тохиолдол бүрт манайх цагдаагийн байгууллагт мэдэгдээд дуудлага өгч манай эмч маань цагдаагийн байгууллагт дуудлага өгч ажилладаг. Хамгийн сүүлд 4 сартаа жирэмсэн бахта хүн танигдахаар болтол зодуулаад тэгэл дүүгээ дуудаал оронжлын хандаа хит хүүхдүүдэд өмсөх хувцтай навал тэр гэрт байсан бүх юм орхиол гараа явчихсан. Би нөхөр маань гинтл авч маш их цусалж одоо ингэж насарсан. Тэгээ би одоо ингэж хэрэгт холбоцсон. 10 жил 1 сарын ял авсан байгаа. Амьдын хагасл үзэж, дээрс өвхлийн хагасл үзэж, өөр хүүхдүүд үнэхээр маш их тийм одоо чочрол орж штэ. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг сэтгэл санаагаар дарамтлах, айлган сүрдүүлэх, эдийн засгийн болон бэлгийн эрхчлөөнд нь халдах, бие махбодод нь өвдөлт өгөх зорилгоор зодох, нүдэх, алгадах, чимхэх гэд бүхэл үйлдэлүүдийг хамруулан ойлгож болно. Хамгийн сайхан хайр, хамгийн сайхан нандин харилцаа бүхэн таны гэр бүлд бий. Таны болон гэр бүлийн гишүүдийн чинь бие махбодод учруулж байгаа өвдөлт, зовиор, шаналгаа бүхэн сэтгэл санаанд нь учруулж байгаа айдас, дарамт, шахал бүхэн гэр бүлийн хүчирхийлэл юм шүү. Би анхнаасаа нөхөртөө хүүхдтэй гэдгийг хэлээгүйгээс болоод ингэж л гэж би боддог байсан. Тэгээ би 2 дахь хүүхдээ гаргаад дараа нь 3 дахь хүүхдээ гаргаад би 3 хүүтэй болсон. Тэгсэн ч гэсэн манай нөхрөө надад зоддог. Намайг хараад тэр түлхэх юмор зохих хажуугаар явж байхдаа өшгөлөөд өнгөрөх тэр бол зүгээр хэвэн үзэгдэл болцсон байсан. Тэгээ би ийм л байдгийн байх л ер нь би хутаа хэлсэн шийдвэрлээ үржин л гэж би боддог байсан. Би тэр хүнтэй сууснаас хойш 4 дахь сар дээрээ жирэмслээд тэгээд 3 сар хагастай бараг 4 сар хүрэх гэжсэн жирэмсэн байх үед намайг зодож олболсон. Манай нөхөр ингээд ирэх үед манай хүүхэд 78 настайгаас ирлээ. Тийм 50 шар дотор өөрөө торон дотор өөрийнхөө хэрэгтэй яг тэр шүн ингээд цутагаад гарах хэрэгтэй юм а хийгээд хашааны үдэнд тавьчихдаг. Гараал одоо ингээд бүр хэцүү зогтой байвал тэр цутаадаг. Хашаанаас гараад хоёр тийшээ далдаад цутаадаг хоёулаа. Надад 3 асуулт байна. Хүчирхийлэгч гэж хэн бэ? Хүчирхийлэл нийгмийн аль хэсэгт хамгийн ихээр үйлдэгдэж байна вэ? Хүчирхийллийн хэлбэр, давтамж нь ямар байна вэ? Хүчирхийллийн 1269 гэмт хэрэг шалгагдсан этгээдүүдийн одоо дотроос бол жишээ нь 63 төрлийн албаагч байгаа. Дараа нь одоо малчин хэд 150, хуурай хөдөлмөр эрхлэлтэй хүн гэхэд 250 гаруйч гэдэг юм уу те. Ийм аягийн үзүүлэлт байгаа. Эндээс зүгээр бид ингээд харж байхад бол гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол одоо нийгмийн эмзэг давхаргач гэдэг юм уу те. Ажилгүй, босрлгүй давхаргадаг. Нийгмийн бүх төвшөнд байна. Хүчирхийлэл үлдэж байгаа хүн байна. За ингээд эхлээд 1-2 удаа нөгөө эхнэрийгээ зодох ч юм уу, хүүхдүүдээгээ зодох ч юм уу ийм үйлдэл гарна. За ингээд 2 дахь өдрөөсөө нөгөө хүн чинь согтоогоор үлдээд дараа нь эрүүл болсон үедээ сайхан харьцаатай болчихно. За ингээд энэ даймжирж явж байгаа дахиад арх ухаараа арслан мэт болж энэ хүчирхийлгээ дахин үлдэнэ. Гэхдээ дахин үлдэхдээ энийг улам давшруулаад чангаруулад байгаа. Тэгэл ирэл хасан тавил цайгийн хүүтэн цай аяглаад уул халуун цай аяглаад өгөх яасан гэж өөд цацаал. Тэгэл гарын мушгал чанга ойрлох юм бол юм шүү. Тэгэл нүүрлэн толгоор хүмүүс зах. Гэхдээ дандаа ил хөхөрч авдгаар захгүй.
гар нуруулуу эдгээр бөөр хөл гарлуу чимхэх шүн оронд орчих хүүхдүүд сэрээгээ дуулуулах юм бол халаа шүгэл чимхэл Дарс цооглож харц ширүүлсэн ханиа гомдоож үрсээ уйлуулан хүчирхийлэл үйлдвэс чи бузар үеийн эзэн болно. Сэрцгээ ухаарцгаа. Жудгандаа захирагдж зодгондоо чангарсан уулс шиг түшигтэй ухааны цараатай өвгөд эдэс минь ураар биш хайраар тэтг хэмээн сургасан билээ. Хайр л хамгаал. Ер нь бол ингээд хүчирхийл өөрөө дандаа хизээч нэг засраад өөрөө ингээд болцдог асуудал биш те, зогсчдаг асуудал биш. Эсвэл хүчирхийл үйлдэгч өөрөө ойлгож нэг ухамсарлаад хүчирхийлийг зогсоож нэг болно. Эсвэл одоо хохирогчин салъя те, энэ харилцаанаас одоо болиё гэд өөрөө гэрэлтэй цуслуулахаар шийдээд нэг салж болдог. Эсвэл хохирогч амиа орлож иж энэ асуудал дуусаад байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө л энэ өөрөө нэг төрхөөсөө хулгайч хүн гэж байдгүй шүү дээ те. Хулгайч эсвэл бол төрөлхийн архичин хүн гэж байдгүй, архины хамааралтай хүчтэй хүн гэж байхгүй. Энэ бол нийгмээс суралцж идэг. Тэгэхээр явандаа бол хүн өөрөө зан үйлээ би өөрчлөё. Нэгэнт би хүнийг ингээд цогтөг, тэг хүнийг хил амаар доромжилчдаг, ийм зан үйлд суралцчлаа, би ийм болчлоо гэж бодчихлаа бол өөрөө өөртөө дүгнэлт хийхтэй. Тэгээд тэр зан үйлд нөлөөлөх сургалтанд хамрагдах байдаг юм уу? Ийм байдлаар нөө өөрчлөлт хийж болох юм аа. 14 дугаар хороо амуу хуурах нь хүмүүс одолдоод байна гэж. За дуудлага өгсөн утсан 9119. Би ингэхдээ яг юм уу? Яг сууж байгаа бас дуудлага өгсөн. Чи ичээж. Хэрүүл маргаан бүр хүчирхийл мөн үү гэдэг асуудал гарч ирдэг. Гэтэл хэрүүл маргаангүй зөрчил зөрөлдөөнгүй гэр бүл гэж бол хаанч байхгүй тийм ээ. Тэгэхээр хэрүүл маргаан хүчирхийл хоёрыг ялгаж ойлгох шаардлагатай байна. За тэгэхээр хэрүүл маргаан буюу одоо гэр бүлийн зөрчил зөрөлдөөн юу байх вэ гэхээр харилцан бие биенээсээ айхгүйгээр сэтгэл хөдлөө чөлөөтэй илэрхийлдэг. Асуудлаа одоо яаж шийдэх үү гэдгийг хэн хинээсээ айхгүйгээр нүүр нүрээ хараад тулаад ярилцаж чадчихвэл бас харилцан бие биендээ ингээд одоо сэтгэл хөдлөө чөлөөтэй илэрхийлж чадчих юм бол энэ бол одоо харьцангуй тэгш хэрэгтэй зөрчил маргаан гэж үзэж болно. Тэр надад дандаа зоддог. Гэрээсээ хөөж гаргадаг. Хөхөөлөө хүтэндээсэн ч гэсэн хамаагүй. Гэртээ байран дээр нүцгэн шахуу байхад ч гэсэн хүүтэй өмнө хөөгөө гаргацдаг байсан. Тэгэхээр надад зодохоор ерөөсөө ингээд өхөр алж байгаа юм шиг л тийм цусны хүчтэй нь хольж зоддог байсан. Тэгээ би зодуулж чад юу гэж боддог байсан бэ гэхээр за уучлалтгүй гоожээс яг надад л гэрээсээ хөөхгүй л байл болоо гэж би боддог байсан. Урд нь бид нар бол ингээд би мах одоо сэтгэлийн дарамт хохирч байлаа. Тэгээ гинт одоо ингээд өөрөө одоо хүнийг алсан хэрэгэд ингээд шоронд ороод ирлээ. Би тэгээ золбосныхаа дараа эмнэлэгт очиод чих нөгөө айдснаас болоод шууган орж ирсэн. Тархинд бас 2 чихэнд ингээд яг алхаж байгаа юм шиг гинт орж ирээд тэгээ нүргэлээд шууган гарч ирсний дараа би түлхий болсон. Байн гол гар хөрөхгүй байгаа. Тэгээ бүр яг гар хөрөхөөрөө заримдаа галын шилээвэр ч юм уу ямар нэг зүйл хэрэглэн. Тэгээ гар нь болол яг л чулуу шиг. Тэгээ толгоор маш их цогтөг байсан. Тэгээд дараа нь анхны хүүхэд төрж байгаа. Тэгээд хүүхэд төрсний дарааш хүртэл энэ байдал нь зогсохгүй. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь зөвхөн хэн нэгнийг зодож, жанчиж, биедэн гэмтэл учруулахыг хэлдэггүй. Өнөөдөр Монголын нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл маш олон янзаар оршиж байна. Магадгүй бидний нэвтрүүлгийг үзэж суугаа үзэгч та ч гэсэн хаалганы цаана үлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийллийн золиос биш үз? Гэр бүлийн хүчирхийлэлч өөрөө цоочтой хаалганы цаана үлдэгддэг. За нэг давхарт 3 хаалга байдаг. 3 айл байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг айл нь шуугилдаад, орилоод, эмэгтэй хүн хашгираад, хүүхд орилоод уйлж ийн гэдэг чинь тэнд хүчирхийлэл явагдаж ийн л гэсэн үг. Үнэхээр хаалганы нүдэд болооч яагаад эхнэрээ задаад байгаа, хүүхдээ задаад байгаа би гэж хэлж чаддгүй маа гэхэд 120 дуудлага өгтөг сэтгэлтэй байх хэрэгтэй. Хүний амьдрал биднэрт хамаагүй гэж бодож болохгүй юм билээ. Би хажуудлах айлын хүмүүстэй гомддог байсан. Араа өдөр болгоо надад ингэ зодож хахад яасан юу болоод байгаа юм гэж надаас хэн ч асууж байгаагүй. Ийм л байдгийн байхад л гэж би бодож амьдэрсэн залуу байх та. Хаалтаа хаалганы цаана үлдэгдэх хүчирхийлэл урд нь тэр болгон бүртгэдэггүй
хохирчдын зүгээс тэр болгон цагдаагийн байгууллагад мэдээлдэггүй байсан. Энэ нь тухайн хүчирхийллийг бол нуун дарагдуулах, хүчирхийллийг даамжруулах нөхцөл бүрддэг байсан. Цагдаагийн байгууллагын мэдээллийн системд технологийн шинжилгээ хийгснээрээ гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн санг ашиглалтанд оруулсан. Хүчирхийллийн түүхийг хүчирхийлүүлэгчийн үйлдэл бүрийг бүртгэж авснараа цаашид эрүүгийн хариуцлага болон төрсний тухай хууль заасан хоногдох хариуцлагыг бол хүлээлгэх нөхцөл бүрдсэн. Цагдаагийн алба хаагч нь дуудлага мэдээлэлээр очихоос өмнө таблетаараа тухайн хүчирхийлүүлэгчийн мэдээллийг тухайн хүчирхийлүүлэлт авах арга хэмжээг урьдчилан тодорхойлох боломж бүрдсэн. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн 98% нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг. За үүнээс 18% нь гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсан гэсэн статистик байдаг юм. За гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртсөөр байгаа хэрнээ яагаад тэд салж чаддаггүй вэ? Учир нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид эцээ хүртэл итгэж найцсанд байдаг юм. За салтгүй хид хідэн шалтгаан байдаг. За үүнд нэгдүгээрт нь нэгэнд хайр сэтгэлийн үндсэн дээр сайн дураараа гэр болсон хүмүүс маань энэ хүн маань болчих болов уу? Нөхөр маань ахид энэ хүчирхийллийг үйлдэхгүй байх. За нэг удаа алдсан бидтэй гэсэн уучлах сэтгэл байдаг. Тухайн хохирогч маань эр нөхөртөө ахиж алдаагаа гаргахгүй байхаа гэсэн итгэлийн зуланд байж идэг. Хизээч бүхэдгүй. Өнөөдөр хэвтэрт ортлоо зодуулсан мөртлөө маргааш энэ хүн маань уучлалт гуугаад ирэх болов гэсэн сэтгэл нь байдаг. Тийм учраас гэр бүл салдаггүй бас цагдаагийн байгууллагад хандахгүй байх нэг хамгийн гол шалтгаан нөхцөл байдаг. Энийг одоо гэр бүл хүчирхийлэл үйлдэгчид ойлгоосой, зүгээр ухамсарлаасай. Тэгэхээр өнөөдөр мэдлэггүйгээсээ болоод гэр бүлд хүчирхийлэлд өртөж байна, би хүчирхийлэлд амьдраад байна гэдэг мэдгүйгээсээ болоод энэ цаашлаад хүний аим насанд хүрэх юм уу? Тухайн хохирогч ч гэсэн хүчирхийлэгч гэсэндээ хүн шүү дээ. Хүчирхийлэгчийг гэсэндээ бүр өөгшүүлж дараагийн хүн хэцүү одоо гэмт хэрэг хийх энэ шалтгаан руу бол уруудтаж байгаа. Би өөрөнд хайхад цагдаа шүүх гэж явдаггүй байсан. За энэ хань нөхөр минь ажилтаа амжилттай би цагдаа төгчин бод маргааш миний нөхөр ажилтгүй болчихно гэдэг үдээс голцоо нуудаг байсан. Нэг юм хийдэггүй байсан хүмүүс. Тэрний улмаас асаавас ийм гэмтгэрчс холбоодлоо гэж бас бодож байгаа. Гэр бүлтэй хайртай, үр хүүхэдтэй, халамжтай, аз жаргалын төлөө тантай хамт тэмцэх ханчин байсаар байхад та хүчирхийлсээр байх уу? Онш тогтоогдсон компьютер хийгдээд чихамар хоолой амжилт үзүүлээд хамар ясны хуурал гэдэг нь тогтоогдсон байна шүү дээ. Зөвлөх хэмжээний үзлэгээр дүгнэлтээ гаргах чинь. За энэ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн гавал тархины компьютер томограммын шинжилгээ байна. Энэ нөхөртөө зодуулсны улмаас энэ гавлын яс ингэж хугарсан байна. Гавлын яс хугарч тархины эд дотор цусан хураа хурж одоо хураа хурж биеийн байдал маш хүнд хагалгаанд орж эмчлэгдэж байгаа ийм үний компьютер томограммын зураг байна. За. Өөрийн төрсөн хүү удаа дараа зодож ингэ дартайсан гэсэн 100 дугаар зүйл байна тийм үү? За энэ талаар хаяа яадаг үсэн гинэ? Наалгах тохиолдол. Ямар улмаас алгадчихаа? Жоохон зүггүүтэй байхад нь бас нэг. Эхнэрийн гоён машины түлхүүр доосон гэдэг одоо тэр шарах сөрөмж байна л да. Шинжээч хэлсэн дээр. Энэ ямар учиртай? Яг тэр талаар яг тэр маргалтж чаад нөгөө түлхүүр шийдсэн тохиолдол байгаа. Тэгээ шилбэн тэр нь түлхүүр шийдсэн. Тий. Тэгээ түлхүүр шийдэхээр хүний хөлн тогтчихтэй юм уу? Тэгж зоогдож ирсэн бол байхгүй. Тэгээ энэ сөрөв юуны сөрөв вэ? Түлхүүрний сөрөв. Тэгээд танаа эхнэр тантай суух үедээ одоо энэ хойно сууж юм л та ийм хүмүүс мө. Үгүй тийм баг. Яагаад юм болчих вэ? Энэ учир шалтгааныг та юу гэж бодож байна? Тодорхой хэмжээнд миний бас сэтгэл санаанд нөлөөсөн зүйл байгаа. Хаяа нэг гар хүрсэн гэж ярих. Гар хүрсэн гэдгийг өөрөө юу гэж ойлгох вэ? Тэр нэг алгадсан тохиолдол байна. Чи ганцхан өвчтөд болгосон гэж бодож байна уу? Үгүй. Хажууд нь байгаа манай аав би. Шүн болгон нойргүй ондог заяа. Тэ чи жирэмсэн ихнэр машинд чирээд явж исэн биз дээ. Түлхүүр булаацалдаж түлхүүрээ зоодог чинь тэр штэ. Чамаг яадын дандаа сохтуу. Чи нэг хуваараа би юм хийдэг байсан гэд хуваараа хийдэг юм чи архиух байхгүй юу? Би нэрээ чиний амьдралыг зүгээр хүүрнэ өгүүлнэ. Хүн ихнэр хүүхдээ зодлоо гэж сонсч л байдаг. Зодлоо гэхэд арайч чам шиг араат шиг арслан шиг чи зүгээр хүний хайрсны мөсөн араатан байхгүй юу? Чи яаж зодгийг би мэдэн штэ.
Орж ирээд чи ямар боксинг бэлтгэл хийж мишок руугаа дайрж байгаа биш үү? Дөрвөн хүч чинь тачигнаа дайрдаг үсттэй. Чиний хөл гартаа би ноцолтоод мэдэр чинь би гартаа чинь ноцолдох чи мөрөгдөг үсттэй. Чи үснээс нь жирээд шатар чирээд буудаг үсттэй. Нуруу гаран шатар чирээд явдаг үсттэй. Өнөөдөр надад цэцэг илгээж. Өнөөдөр ойр баяр биш. Ямар нэг тэмдэглэлт өдөрч биш. Тэр минь намайг хаманд шахаад багцурц. Яг л хар дарсан зүг шиг. Үнэхээр болсон гэдэгт одоо ч би итгэж чадахгүй юм. Өглөө хамаг бие минь хөхөрч хүндүрлсэн байсан юм. Тэр минь одоо хавчж байгаад би мэдж байна. Яагаад гэвэл надад цэцэг илгээсэн байна. Өнөөдөр Мартин амж биш. Ямар ч баяр биш. Өнгөрсөн шөнө тэр намайг дахиад л зодсон. Энэ удаад өмнөхөөсөө улам хэрцгий байсан. Би одоо олныг бодож байна. Хэрвээ би түүнийг орхивол яах вэ? Хүүхдүүдээ би яах вэ? Мөн би яаж болох вэ? Гүй. Би түүнээс айж байна. Орхиж явахаасаа бас эмээж байна. Яагаад гэвэл өнөөдөр бас л цэцэг илгээсэн байна. Өнөөдөр миний сүүлчийн өдөр байлаа. Энэ өдөр миний ажил явдал болсон. Өнгөрсөн шөнө тэр намайг хүнээсэн. Намайг амь тавтал зодсон. Хэрвээ би зориглоод түүнийг орхисон бол өнөөдөр би цэцэг авахгүй байсан. Би бас хаалга чанга болгож хашгиран өрлөх дуугийн чинь сонсвол хагдран унаад эргэж дэлбэлэхгүй цэцэг шиг амьтай бүсгүй. Хүчирхийлэл бүхэн аюул дагуулж хүний орчлонг айдас давтуулж хань үр хүүхдэн гуниг төдөлтгийг ухаараач сэрцгээ ухаарцгаа. Би ханийн тэнгэр Монгол бүсгүй. Эрхэм ханиа хайраар ивэж, элбэрэл дүрсээ амар амгалан өсгөж, гэр бүлийн аз жаргалыг цэцэг мэд дэлгэрүүлэх гэргий заяатай нэгэн. Ирчүүд минь ээ. Бүсгүйчүүд бидэнд аз жаргалын цэцэг бэлгэлээч. Хамтдаа услая, хайрлая, гэрэл гэгээтэй амьдрий. Хайрл, хамгаал. Нэвтрүүлгийн төгсгөлд гэр бүлийн хүчирхийллийг дүгнэхэд нэгдүгээр Монгол Улсын үндсэн хууль, эрүүгийн хууль, зөрчлийн болон бусад хууль тогтоомжуудаар хамгаалагдсан хүний амьд явах эрх, хүний эрүүл амьдрах эрх болон бусад эрх хэрэгчлөөг зөрчсөн хуулиар хориглогдсон үйлдэл юм байна. Хоёрдугаарт хүчирхийлэл гэр бүлийн хамгийн дотн хүмүүсийн дунд хаалттай хаалганы цаана үйлдэгддэг юм байна. Гуравдугаарт гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь эхнэр болон нөхөр биш, таны аав ээж, ах дүү, ялангуяа хүүхэд байдаг юм байна. Дөрөвдүгээрт хүчирхийллээс хүчирхийлэл үүсдэг ихчлэн хүчирхийлэл донд амьдарч, хүчирхийлэл донд өсөж байгаа хүүхдүүд хүчирхийлэгч аав ээжийнхээ үргэлжлэл болох магадлал асар өндөр байдаг юм байна. Иймээс яг одоо үүнийг даслан зогсоохгүй бол нийгмийг бүрдүүлэгч мянган гэр бүлийн цаана бухшмал байдлаар нуугдан оршсоор байх үзэгдэл юм байна. Та бидний ирээдүй болсон бяцхан үрс хүчирхийлэлд өртөх ёсгүй. Тиймээс яг одоо үүнийг даслан зогсооё. Хаалттай хаалганы цаана хүчирхийлэл биш, амар тайван амьдрал өрнөж байх ёстой. Хайр, хүчирхийлэл хоёр нэг дор зэрэгцэн орших учирхвэ. Монгол улсын гэр бүлийн тухай хуулиас 10 дугаар зүйл гэрлэгчдийн эрх үүрэг 11
гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш ирэх эдэлж адил үүрэг хүлээн. 12. Гэрлэгчид нь гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар эрхлэх ажил мэргэжилээ чөлөөтөө сонгох, хуваарь дэд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрхтэй. 13. Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тижээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардлагах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээн. Гэр бүл эхнийхээс хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.